Засгийн газраас энэ оны 11-р сард улсын хуралд өргөн мэдүүлсэн Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр харилцан экспорт импорт хийдэг 367 бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломж бүрдлээ. Евразийн эдийн засгийн холбооны орнуудаас 367 нэр төрлийн Монгол улсад үйлдвэрлэдэггүй хүнсний бүтээгдэхүүн болон хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, химийн бордоо, азотын бордоо импортоор авна. Үүний үр дүнд нь уулуурхаан бус экспорт, ажлын байр, эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ гэж үзлээ. Энэхүү хэлцээр нь хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцжээ. Нийт 367 төрлийн барааг 15-аас 50% татвартай байсныг тэглэж бид энэ таатаа нөхцөөр энэ зах зээлд нэвтрэх гэр хэлцээрээ хийсэн. За энэ бол манай үйлдвэрүүд шинэ зах зээлийг нээхэд нэлээд томоохон борлуулалтаа нэмэгдүүлэхэд, үйлдвэрөө өргөжүүлэхэд, за нөгөө талаас дотоод ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалахад Монголын эдийн засагт томоохон өөрчлөлт орно гэдэг ийм эрэг хүлээлттэй байгаа. Орос улбаны улсын шадар цайд аварчугтай хэлцээр хийж худалдаанд орох байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжүүлэх, ижил төрлийн худалдааны гайлын хил бомбын гормуудаа тохирохоос ахуулаад төр засаг хийх ажлуудаа эрчимжүүлэхээр ингээд яар тохирлоо. За ингээд энэ 2026 оны хагас жил 8 сар цаад хугацаанд гэхэд бид зах зээл гарах ажиллагаа эхэлнэ. Эхний экспортууд тэр үед эхэлнэ. Гайлын байгууллагын хамтын ажиллагаа эрчимжиж шуурга байдлыг ханган гадаад худалдаанд гарсан хүндрэл бэрхшээлийг шийдэх, зардлыг бууруулах зэрэг давуу тал энэ хэлэлцээр хэрэгжсэнээр гарах юм а. Евразийн эдийн засгийн холбооны худалдааны төр хэлэлцээрийг саяхан баталснаар 4 цагийн дотор гайлын бүрдүүлэлтийг олгож 5,000 евро хүртэлх үнийн дүнтэй бараан бүтээгдэхүүн дээр тухайн экспортлагч гарал үүслийн гэрчлэгээ бүрдүүлэх боломжтойс нь Монголын аж ахуйн нэгжүүдэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзлээ. За Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны төр хэлэлцээр 3 жилийн хугацаатай талууд өөрөөр тохиролцоогүй л хугацааг сунгасан тооцох юм байна.